одоо үйлчлэгээний газар болгон өөр өөр нэг онцлогтой байгаа шүү дээ. Зарим газар бол хүн хоол зардаг, зарим газар уухан зардаг те. Яг анзаарч яхад нэг жоохон хүнд алтгах хоол хэрэглээд жоохон согтолт их байгаад ирэхээр л ер нь хүмүүс дуун чанга болоод те. Бусдаа саад болоод агсан согтуу тавиад хамгийн наазахын асуудал 0 ороход хүртэл андшиг болж эхэлдэг те. Чанартай юмараа үржлэх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй. Сайн нэг хэсэг чинь нөгөө хууль барганд аюух явсан шүү дээ. Тэр бол хүний эрүүл мэнд маш хортой, өгөхч аюултай тийм юмнууд байгаа те. Тэн дээр маш хариуцлагатай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нөгөө хоол уухны зохицол талаасаа бас бодож явах хэрэгтэй. За гуравдугаарт хуулийн дээрч байдгийг. Ер нь одоо сектор ухаангаар үйлчилж байгаа хүмүүст ус тэ ингээ үнэгүй үйлчлэх хэрэгтэй. Ер нь ус санал болгож явах хэрэгтэй гэсэн үг. Зарим нэг газрын одоо сет меню харангуут ус байхгүй гэх жишээ нь айгүй хүнд алкоголуудтай мөртлөө зөвхөн одоо ундаа байдаг, чигэртэй ундаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ус санал болгодог. За тэгээд ер нь бол тэр хүн одоо хичнээн борлуулалт өндөр хиймээр байгаа ч гэсэн тогтсон цаг одоо номондоо хаадаг. Дээрэс нь одоо үнэхээр ингээ согтолтой байх юм бол үйлчлэхгүй байх хэмжээ тий. Сүүлийн үед нээж рестораны одоо энэ маань салбарын дийлийнхэн дандаа нөгөө паб төрлийн гэх юм уу. За караоке байж болж гин. За ер нь нэг орой нээчдэг тий. Орой ингээд бужигнуулаад ер нь хүмүүсийг нэлээд уулах зорилттой тийм газрууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр газрууд түлхүү яг энэ хуулийн залтан дээр анхаараад тий гой шударгаар ингээ биелүүлээд яваасаа. Усаа жоохон баяжуулж болно шүү дээ тий. Гой лимонтой, өрцөйтэй усч байт юм лүү тий. Айхтар өндөр зардал гарахгүй. За тэгээ ингэж гой хариуцлагатай ажилласаа л хүсэж байна да. Хуулиа мөрдөө